За яг Teen Zone podcast-ыг яагаад эхлүүлсэн бэ гэхээр өсвөр насныхны дуу хоолой нийгэмд хүргэх зорилготой. За мөн өсвөр насныхны мөрөөдлийг нэгтгэж, за хүүхдүүдтэй бие биетэйгээ илүү ойр байлгах, эцэг эхтэйгээ илүү ойр байлгах боломжийг бий болгох үүднээс бас Teen Zone podcast-ыг эхлүүлж ирсэн байгаа. За тэгээд өнөөдөр яг жилийнхаа хүрээнд Teen Zone event-ийг хийж байгаа. Тэгэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн хүүхдүүдээ бас дахин баярлалаа. За өнөөдрийн хамгийн гол зочид бол мэдээж хүүхдүүд та нар байгаа. Тэгэхээр өнөөдөр маш гоё нээлттэй байж, өөрийнхөөрөө байж өнөөдрийг яг энэ цаг хугацаа гоё enjoy өнгөрүүлээрэй. Миний үрдүмэн хавж байгаагүй. Миний үрдүмэн тавж байгаагүй. Миний мэдрэхгүй зүйлүүд хажуугаар минь дүүрэн өрөндөг. Наргарлах хөшгөнэн найз руугаа харж мишэн өглөө бүр шин мэдрэмжүүд дүүрэн өдөржин тэр мэдрэмжээ дүүлэн Гол зорилго гэх юм бол бид нар энэ зүгээр нэг ивент хийгээгүй бүгдээрээ гоё хоорондоо танихгүй шинэ найзуудтай уулз одоо энэ амьдралын гоё шинэ нэг гоё дурсамжийг бүтээгээд хэлүүлээд томилсон байгаа шүү. Тийм учраас өнөөдөр биеэ барьсан байхгүй чөлөөтэй гоё хоорондоо гоё найзтай гоё байцгаараа гэж хэлж байгаа шүү да. Миний үрдүмэн хавж байгаагүй. Миний үрдүмэн тавж байгаагүй. Миний мэдрэхгүй зүйлүүд хажуугаар минь дүүрэн өрөндөг. Нэг л мэд дэргэн тойрон өөрчлөгдөж байна. Манай Teen Zone болон Teen Cafe-гийн хамтарсан одоо өсвөр насны хүүхдүүд зориулсан анхны ивент маань амжилттай сайхан болж байна. За Teen Cafe маань одоо үүсгэн байгуулагдаад 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. За Teen Cafe маань өсвөр насны хүүхдүүд зориулсан Монголын анхны өсвөр насны хүүхдүүд зориулсан кафе байгаа. 10-аас 21 насны хүүхдүүд зориулсан. Одоо та бүхний харж байгаа ингээд хүүхдүүд маань чөлөө цагаа өнгөрөх, өрсөө өдрөө тэмдэглэх, PlayStation тоглох, board game тоглох, за тэгээ шатардаан, мини бильярд одоо хөл бөмбөг гэдэг юм уу те. Ингээд чөлөө цагаа өнгөрүүлэх одоо анхны ийм кафе байгаамаа. За бидний Teen Zone болон Teen Cafe-гийн хамтарсан энэ ивент маань өсвөр насны хүүхдүүдийн чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх. За мөн хичээл болон гэрээс гадуур хүүхдүүд маань өөр хичээл чөлөө цагаа яаж зөв боловсон өнгөрүүлэх тэр тал дээр илүү